Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч үндэсний үйлдвэрлэгч Өвч Гурил. Ирж яваа сайхан цагийн мэндийг үзэгчдэд хүргээд мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаарыг хүрэхэд бэлэн болж байна. Хүмүүнлэгийн үйлсэд хамтран оролцож мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр ажиллаж байгаа үндэсний үйлдвэрлэгч Өвч Гурил компани за мөн иргэн та бидний эрүүл мэндийн манаа зохисхын зэрэгцээ хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцож Монгол Мед нэгдсэн эмнэлэг манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр ажиллаж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч таны эрүүлэнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Нэвтрүүлгийн маань байнгын үзэгч байж бидэнд хандан загтал бичиж утсаар холбогддог үнэнч үзэгчдэд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн редакцид ирсэн загтал хүсэлтийн олонход гэр байшинтай болох чинхүү хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм загтлууд байдаг. Хүний амьдралын наад захын хэрэгцээ, шаардлага, амьдрах орчин болсон гэр байшингийн асуудал олон айлын хувьд амин чухал бүр гол хүсэл мөрөөдөл нь болцоход байгаа нь өнөөдөр манай нийгмийн ядуу зөдөө байдалтай холбоотой муу даа гэж бид боддөг юм аа. Гэтэл хүний хүсэл мөрөөдөл гэдэг гэр байшин зааман хөл дүүшлэх унаад төдийгээр хязгаарлагддаггүй маа. Хүсэл мөрөөдөл гэдэг үнэхээр хүчтэй. За бүр хүний хаан чавчд юу ч бүтээж чадах эд шидтэй гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр бид нэвтрүүлгийнхаа тусгай дугаарт за мөнх баярын Дүлмаа гэдэг эмэгтэйг урьж оролцуулж байна. Энэ эмэгтэй маань амьдралд нэг удаа алдсан ч гэсэн сөхөрч сөгдөөгүй, босож, тэмцэж, тэмүүлж яваа эмэгтэй. Дүлмаа маань энэ удаагийн нэвтрүүлэгт амьдрал түүний үнцэн за эрхчлөө өөрийнхөө хүсэл мөрөөдлийг хуваалцгаална. Ингээд нэвтрүүлэгтэй маань хамт байгаарай. (2004 он) 49 настай залуу сайхан ээжигээ бөөрийн дутагдал гэдэг аюул төвчнөр алдсан Дүлмаа тэр үед 20 гаруйхан настай 3 дүүтэй айлын ууган охин байлаа. Ээж гэдэг түшиг тулгуур инэрл хайраа алдсан бүсгүйд амьдрал дээшээ тэнгэр доошоо газар хатуу санагдаж бин дүн явхдаа үеийн найзуудтайгаа нийлж хил гарсан байна. Тэр үед бол яг л ерөөсөө автага бүгдээрээ нэг тиймэрхүү байдалд л үлдлээ жоохон хөмөрцөн тоошин жоохон хэцүү байдалд үлдсэн. Хүн болгоно л нэг цаашаа гээд байгаа юм шиг цаашаа хараад байгаа юм шиг нүү арай нэг жоохон 18 тай биш. Тэгсээр нэг 20 хэдтэй болохлоор ч бас нэг өөрөө юу чадахгүй мөртөө нэг хомдомтхаа нэг тийм үе байдсан шүү дээ. Тэгээд тэрийг мэдгүй. Тэгээд нэг найзтайгаа хотод ажил хайж явж байгаа таарад гадагш явах санал аваад тэгэл анх маш том малтсан. Амьдралдаа маш том нэг удаа алдаа хийсэн. Тэрийг яг хүний амьдрал богинохоо бас ганцхан удаа тохиолдох залуу насаараа төлсөн. Тэгэд 10 жил чанга авсан. Чанга дэглэмтэй орох ангид ялах хүүхдтэйгээ таслагдсан. 3 сартай бага хүүгээ тэврээд хатуу нэртэй газрын хаалга татахдаа юу хийчихэд хаана ирснээ ойлгож ядаж байсан бизээ. Хорхангийн захиргаа адраас за 1 жил боллоо шүү. За одоо ингээ хүүхдээ явуулах болгоно. Хэрвээ ард эрт ч хүн байхгүй бол одоо нэлхсийн сувилал руу ингээ явуулаад танаас хэмжээ газар явуулдаг. Өөрийнх нь зөвшөөрлөөр. Тэгээд ар гэрээс ч авах юм байвал тэгээд яасан. Тэгэл 1 жил ойртох тусмал бас одоо явуулна даа гэж бодож байгаа юм чинь. Ер нь бол би хүүхдээ явуулаад би өөрийгөө хурцлсан л та. Цаасан дээр бичиж чаад би өнөөдрөөс эхлээд өөрийгөө хурцлах ёстой юм байна. Өөр болох ёстой. Хүүхдээ явуулсан хүүхд маань том болно. Агаа нь бас том болж байгаа. Гэдэг утгаар нь би өөрийгөө хурцлж эхэлсэн. Тэгээ номын сан байдаг. Зүгээр нэг ингээд ном унших нэг ондоо тийм ээ. Тэгээд хүн би тэр дотроос яг энэ 10 жилийн дараа би хэн болоод гарах вэ гэдэг бас нэг ондоо. Тэгээд бодож үзээд би өглөө болгон би тэнгэр шиг вэ гэдэг шүлэг байдаг штэ. Хамаг бүгдээр чамайг харааж нүлмэж байвч тэнгэр шиг л байв. Хамгийн сайн хүмүүс гэж хашгиж өрөөж байвч тэнгэр шиг л байв. Төвчээр барагдаж нөхөд чинь орхивч тэнгэр шиг бай мөнхөд амгалан. Тэргэнд суулгаж алтан дитэн өмсгөвч тэнгэр шиг бай юу ч болоогүй юм шиг. Хинч намайг сонсохгүй байсан ч хамаагүй би тэрийг уншдаг, өөртөө уншдаг.
байсан. Тэгээд тэрийг уншсан өдөр болгон би одоо ямар ч хэцүү ажил байсан гэсэн. Нэг бэлээ ажилласан ч хайж даахгүй хэцүү үе байж гар цэвэр өсрөх үе. Тэр болгоныг давахын тулд би маш их тийм төвчээртэй байх хэвээр. Төвчээртэй өглөө болгон одоо эмэгтэй хүн нүрэ будчаа талан дарахад гоё байдаг штэ. Тэрэн шиг би амьдралаа тийм толгор болгоё гэж бодсон л да. Тэгээд би саарл биш тэр дотор сэтгэхтэй би саарл биш өнгө гэрэл олж харъя гэж бодоод юм сурч эхэлсэн. Ерөнхийдөө англиар ярьдаг, янз бүрийн хэлээр ярьдаг бас орон орны хүмүүс би тэнд чинь бас нэг англи хэлний мундаг том багш байсан л да тэнд. Тэгээ би гуйсан тэнд хичээл заадаг байсан. Тэгээд би ороогоос та надаа би одоо ингэ зэрэгцээд эднэртэй цуг ингэ ямаргүй байна. Би одоо чэйжилж чаднаа. Би ой сайтай. Би танаас ингэ шууд ингэ бичээд авчи. Би зүгээр үг өсгөн сурах надад юуг би зүгээр яриа сурмаар байна гэсэн. Яагаад чи зүгээр яаж сурч болно шүү дээ. Өөрийгөө хичээгээд тэгээд хэлэхлээр нь би жоох эргэлзэж байгаа л тэгээд сурсан. Тэгээ хүмүүс ингэ сууж хат нэг 5 6 хүн суугаад өрөөнд сууж хат би хол очиж сууж агаад тэгээд яадаг гэсэн. Тэгээд цуг сурж исэн хүмүүс энэ аягүй шаартай. Баг ингээ орон дээрээ сууж исэн чи байнга нөгөөдхөө уншаастай байх ингээд Америкийн Техас мужаас ирсэн гээд бас л буйны югаар ирж байгаа нэг Бренда гэдэг эмэгтэй ирсэн байхгүй. Тэгээ би зөх хэмжээгээр англи хэлний баг зэргийн юм ойр зур юм ярьдаг болсон байсан. Байнга нөгөө сайжрахын тулд зохиомжлог хийдэг байсан би. Тэгээд ячаад багшаасаа гуйсан надад ингээ орчин байхгүй учраас одоо энэ хүн ингээл яваад өгнө. Тусдаа ингээд зааланд нэг сандал тавиад надад нэг ганцхан цаг өгөөч тий. Би энэ хүнтэй ингээд өөргөж чадах ятгаар ярья гэд өөрийгөө танилцуулаад ярьсан. Тэгээ би яг баял гадралдаг. Тэгээд энийг чайсан сурах гэж боддог. Тэгээ би энэ англи хэлийг ингээд сурч эхэлж байгаа. Би ингээд алдчихж байгаа ч гэсэн тантай ингээд яриад өөртөө орчин бий болгомоор байна. Та ингээд надад хаягаа өгөөч. Надад хэрвээ дургуцахгүй бол тий. Тэгэх юм бол би ингээд тань захиа бичээд би сайжирмаар байна гэд. Тэгээд хоронгийн захиргаа зөвшөөрөөд хоронгийн мэйлэр тийм Америкийн Техас мужаас надад цагтл ирдэг, би бичдэг. Би одоо нэг ажлын 8 цаг байлаа гэхэд бидний хинж байсан гэсэн одоо цагаан бүрээс чинь их том тий. Хэдэн хантигч байсан гэсэн бид нар 10 11 ширхий шууд оёол босно. Тэгэл эвхэж тавиал босно. Тэгэхэд одоо тийм төвчээрийг би гадаа явахдаа бол би мэдгүй өөрөөсөө олж харж байгаагүй. Нөгөө зургаараа явахдаа хүн чинь нөгөө Солонгос кино шиг л бодоод явж байгаа шүү дээ. Зурагтай нам шиг бодоод явал. Тэгэд яг тийм биш. Яг ингээд чиний дөрвөн мөч хэрэг хөдөлжээвэл гарсан юм чинь ингээ хажууд чинь байж тэр чиний хөдөлмөр дараа нь чи тэрийг хийж чадсан байна гэдгийг би тэндээс ойлгосон. Маш их юм сурсан. Тэнд маш их авьяастай хүмүүс байдаг байсан. Юмны ард гарна гэдгийг ямар юм байдаг вэ? Яг их ажлын ард гарна гэж ямар юм байдаг вэ гэдгийг бас мэдсэн. Би хизээч өөрийгөө нэг тийм нацилгтай өргөөд явах тий. Гартаа угаасаа бидгүй. Тэгэд яасан юм нэг хүрцчээ хоёр хүрцчээ багаар тэр олон хүмүүс юм хийх бас ямар байдгүй тий. Тэгээ би энийг одоо хэцүү үед бүгдээрээ хэцүү учраас би энэ бас маш их тусалдаг. Хамгийн гол нь сэтгэлээрээ саарлыг биш өөр өнгийг олж хараад би өөр болно гэдгийг л мэдэж байх юм бол өөр болж болдог гэдгийг л би ойлгосон. Хамгийн их хурцсан юм болохоор би өөртөө итгэлээсэн болол гэж боддоо шүү дээ. Чи өөрөөсөө өөр хүндж битгий найд гэж л өөрийгөө хурцлсан. Итгэсэн тэгээд тэрүүгээр яасан. Тэгээд хайртай хүмүүсийн нүлээж байгаа хайр маш олондоо байсан л да. Уулзах тусам одоо 1 минут уулзахад хүн тэр урд нь тэр хүнтэй уулзаа тэр хүний зүрх сэтгэлтэй эцэг эхийнхээ хайр инэрл тийм мэдэрч байгаагүй юм а. Тэнд орсон хойно 1 минутын дотор мэдэрдэг. Анх хаалгыг нь татаад ахан дүүс хань ижил анд нөхөд хэнийг ч ирүүлэхгүй бай гэж бодсон залуу хүмүүсгүй аажимдаа түүнийг л гэж зориод ирдэг. Хайртай дотны хүмүүсийнхээ тус дэм сэтгэлийн халуун элчээр хамт байгаа хүүхнүүдийнхээ дэмжилгээр өөрийн бат зоргоор жилийнсэн 10 жилийг даваад гарах сэтгэлийн халтыг олж авсан байна. 8 дугаар анги хамт төгссөн ангийн андууд нь ханых нь ээж дөлмад тунчиг халуун сэтгэл гаргаж байсныг тэрээр дахин ярьж байсан. Чамайг одоо яг эргэж ирэх юм байна уу гэд нэр бичүүл гэдэгт нь би хэлжсэн л да. Над дээр бол одоо яг үннийг хэлэхэд бол ирэх юм байхгүй.
Гэсэн хөө юу яриад байгаа юм чи ч одоо ихээс сэтгүүлээ гэсэн би айлын том дөрүүлээ л дээ. Дөрөв нүнэрч ирдэн өсчихгүй одоо ийм олон жил авцсан. Тэгээд одоо юм чин боломж олцсон хүрх амьтад одоо дөнгөж өөрсдөө ч гэсэндээ бас ингээд амьдрах гад ингээд яаж байгаа юм чи би нэрийг бичүүлмээргүй байна гэсэн баггүй. Тэгээд хэлсэн. Тэгээ би юу ч бичүүлээгүй бэжсэн. Тэгээд яг тэ дотроо л ер нь жоохон өөрийгөө урцлаа жоохон давлантайгаа эвлэрэл гэж бодсон л доо. Түүнээс мэдээж ирэх тийм хатуу сэтгэлтэй юм гэж байх уу. Тэгсэн чинь нэг хэдхэн хоногийн дараа та бүртгэл дуудаал үгүй чи одоо яасан сони юм бэ хадам ээж чи ирээд гадаа уйлаад энэ одоо миний нэрийг бичүүлэх юм бол би ядаж царайг ном авчиад явах юмсөх өмнө гэсчгүй одоо таны нэр байхгүй л юм чинь тэр дөрмээрээ тэгээд уулзуулаагүй л те уулзахгүй тэгээд нөхөрчин гэдэг хүн ингээ битээр ингээ баталгаа те ингээ зүг зүгээр байдаа ингээл ясаан тэгээд одоо тийм байхгүй хоёр хүүхэдтэй битээр гэл бас гадаа уйлаад энэ чи одоо нэрийг бичүүлэх юм уу чамаа чи өөрөө зөвшөөрөв тохиолдолд бол бид нар ядгүй гэд. Тэгээ яг би нэгэнтээ гадаа тэгээд юу яцсан багт ямар ч намаа гэж байгаа юм бэ намаа гэх хүмүүсээ чад би бас ингэж болохгүй гэл тэгээ би хэрэглэлтэндээ гарья гэд тэгээд анх хэрэглэлтэнд гарчсан тэрнээс хойш ер нь бол намайг тэр олон жилийн хугацаанд гаран гартал одоо мэж маань одоо 70 хүрж байгаа буянтай хөшин байгаа. Манай одоо 66 тай хөшин байгаа. Тэгээд нөхөр маань жоохон бие мотой болсон. Явтай тэгээд бас нөгөө ганц би эрэхтэй хүн амьдрал нөхлөгдсөн. Тэгэл хайртай хүмүүс маань хүлээж ирсэн. Тэгэл Хүний амьдралын 10 жил алдсан алдаагаа хамаг залуу сайхан насаараа төлжгөөд эрх чөлөө гэдлэхээр гарч ирэхэд нэг отой гэртээ гарсан баг хүн аль хэдийнэ сургуулийн сурагч болоод гүйж авлаа. 8 жил гарна гэсэн үг шүү дээ. Биеэр суугаад ажлынхаа өнөختөө нийлээд 9 жил 6 сарын дараа яг 10 жил болоход 6 сар дутуу байхад гарсан. Гарах дөх тусам минь хамгийн түрүүнд цаг хугацаа алдчихж байгаа учраас би хоног хугацаагаа айгүйх бичиж тоолж өдөр болгоно хэмнэлт хийдэг гэсэн. Тэгэл ойр тогтсон бүр өдөр бараг 2-3 бичих гээд ах шиг санагддаг байсан. Анх тэр олон жилийг хэлжсэнээсээ илүү тэр олон жил тэр ялын хэмжээ дуусах төхөөрөө бүр хэцүү. Хичнээн өнгөөр харъя гэжсэн ч ямар байх бол гэсэн айц бол байна. Мэдээж өнөөдөр намайг одоо 8 жил гарангийн өмнө нийгэм дээр ингээ хөл гიშгээд те Улаанбаатар хотод алхаад гიშгэж чад хідэн байшин байсан гэдэг шиг өнөөдөр намайг ин гэртээ ирсэн багт хоноод босоход нэг байшин нэмэгдсэн л байна шүү дээ те. Тэгэхээр тэр олон жилийн хугацаанд юу өөрчлөгдгөө бас тэгээд хүмүүсийн сэтгэл зүй нийгэм яаж өөрчлөгдгөө миний найз нөхд анд нөхөд ажил хэрэг одоо миний хийх юм юу намайг яаж хүлээх бол гэдэг айдас бол угаас хүн болгонд байдаг надад ч байсан гарах төх тусам бол бүр их байсан. Ойр тойрных минь ингээд өөрчлөгдсөн байгаа хөө. Тэдэртэй ч юм бол дандаа уулзах чадахгүй шүү дээ. Ингээ өөрчлөгдсөн, би ч адилхан хөшөрсөн, тэр хүмүүс ч хөшөрсөн, цаг хугацаа ямар их явсан юм бэ? Тэ нийгэм актер ямар өөрчлөгдсөн юм бэ? Хүмүүс ямар гоё болцсон юм бэ? Хүмүүсийн харьцаа, хүмүүсийн одоо бие хагаа авч явж байгаа байдал хүртэл бүх юм ямар өөр болсон юм бэ гэдгийг л дотроо шокын байдалтай хүлээж авна шүү дээ. Тэгээ гаднаа бол тэгэл харьцаагаараа хүмүүстэй ингээл ямар гоё болцсон юм бэ та нар гэж яриагаар хүлээж авахс дотроо бол ийм бэ болцсон юм бэ шүү нөхөрлөл мамна гэдэг утгаар л хүлээж авч байгаа. Тэгээд бас яг нийгэм гараад яг тэнд орж исэн шигэ өөрийгөө урцалж исэн шигэ би одоо бас бүр өөр байх хэрэгтэй гэдгийг л тэрч хэлсэн. Дулмаг ингээд гэртээ эргээд ирэхэд нь хань нь хоёр хүүн ханийх нь ээж гээд алгаад осоод өгдөх халуун сэтгэлтэй хүмүүс байсан нь хамгийн сайхан. Гэсэн ч тэрээр нийгэмд хүмүүсийн дунд орох гэж баггүй бэрхшээлийг туулсан байна. Миний хувьд болохоор ер нь бол яг баг ингээ ярьцсан баг одоо тий энэтэй л намайг ойлгож хүлээж авах хүмүүсээ л тий хүмүүс одоо нэг мандаа олцсон тий нэгэнтэй миний туулсан амьдрал одоо надад би эхлээд аявуух нууя гэж боддог байсан. Гэхдээ миний одоо тийм одоо миний өөрийн хувьд тийм зүрх тусам амьдрал тийм актер цохирлогыг дагуулсан тийм он жилүүд байсан учраас би тэрний одоо өөрөөсөө зайлуулах ч юм уу те би тэрнээс ичих тийм байхгүй. Би тэрийг өөрчлөе тэндээс би юу сурсан бэ гэдгийг би одоо зориг болгоё л гэж бодож байгаа болохоос ш одоо л надад ичих
шаардлага байхгүй мэнэ. Гэхдээ би актер хүмүүс болоод энэ одоо хорх ангид байснаа юуг нь одоо ингэж ярьдیں гэж бодох байх. Хин нэг хүний одоо ичж байгаа, завж байгаа тийм сэтгэл байвал одоо бас ойлгорой хүмүүсээ тий. Бас хүн болго имзэглэж явдаг. Би дөнгөж харчаал зах дээр ингээл ажил хийгээл байж хахад урд нь юу хийж исэн бэ? Төлөө юу хийсэн бэ гэж хүмүүс асуудаг. Тэгэл би бүгдэнтэй нь адилхан гоё найз нөхд болол ингээд байжснаа. Би гэртэл байсан. Би гэртэл гэрээ аваагүй өрөг гүйцэтгэл, гэрээ эцэгтэйгийн өрөг гүйцэтгэл гэртэл байдаг байсан гэж хэлж байгаа. Тэгэхээр хүмүүс тийм үү тэр олон жил гэртэл агаад байдаг гэсэн юм уу гээл нөгөө сонирхож эхлэн штэ мэдээж хүн нөхрөлж байгаа найз нөхдөд. Тэгэл нэгнээсээ зарим нь сонсно. Тэгэл ангуун дээр ингээл зогсож байгаа. Хор хангид ажиллаж исэн хүмүүс ч хэл орж ийн. Би дандаа л ангууныхаа ард дор орохгүй мэдээж. Тэнд байсан хүмүүс ч хэл орж ийн. Зарим залуу хүмүүс нь бол тэгээ сайхан надад муу санаж ирэхгүй л ахaltaа өрх юм. Тэгэл сайхан сэтгэлийн үднээс хүй төлөөгчээ сайн уу тэгэл мэдхгүй өөрөө мэдлгүй хизээ гарсан юм та. Хүй хизээ гарсан бэ гэж асууж штэ мэдээж. Тэгэхэд тэр хүмүүс нь хажууд байсан лангуудаа хүмүүс юу гэж бодох вэ? Тэгэл янз бүрийн юмнаас л ингээд нөгөө өөрөө өнтөчлөл ойрхон хажууд ингээд одоо хүний мал болох ч юм уу тий тэнгуүцтэй за одоо ингээд л бүртгэл явагдаад би аваагүй штэ тэгсээр нэ бүртгэл ингээд явагдаад цагдаад яачлаа ингээд камер шүүгэл гэдэг тэгэхээр намайг таних хүн байх вэ? Бурхан минь тий хүн бас имжүүлж байгаа юм чинь. Эсвэл бидрээс бүгднгөөс нь мэдүүлэг аваад ирэхээр яаш идэлж ийсэн үү гэд надаас асуул би яанаач гэдэг юм тий. Тиймэрхүү бол имжил бол байнга байсан. Нэвтрүүлгийн ерөнхий вэндитгэгч үндэсний үйлдвэрлэгч Бөөж Гурил. Атар талын амуу буу дайн өгөөж гурил ариван газар шорооны минь өгөөж гурил ард олны итгэлийн өгөөж гурил амтат идэ бутаны өнгө болсон өгөөж гурил 20 жилийн баялаг туршлагатай үндэсний үйлдвэрлэгч өгөөж гурил компани. Эрүүл Монгол хүний төлөө. Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Азмуулд хамгийн онцгой үнээр хамгийн өргөн сонголттой хямдралаа. 1-р давхрын бүх бэлэн хувцас 2800 төгрөг, 4800 төгрөг, 9800 болон сар шинийн баярыг дуустал хямдрах тул та бүхэн яараарай. Давхар дуулгах таатай мэдээ. Азмол хүүхдийн хувцсны 2-3 дугаар давхруудад шинэ бараа ирлээ. Энэ оны тренд болж байгаа бүх насны хүүхдүүдийн шинэ загварын I am Kids, I am Baby, Minoti брэнд хувцснуудаар бүрэн шинжлэгдлээ. Хүүхдийн биед ээлтэй, хөвөн, даавун, нэхмэл, сүлжмэл, малгай ороолт, бэйли, цамцгээд өнгө загварын өргөн сонголттой бараа бүтээгдэхүүнүүд шинээр ирлээ. Та бүхэн яараарай. Эрүүл Монгол хүний төлөө. Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Атар талын амуу буу дайн өгөөж гурил ариван газар шорооны минь өгөөж гурил ард олны итгэлийн өгөөж гурил амтат идэ бутаны өнгө болсон өгөөж гурил 20 жилийн баялаг туршлагатай үндэсний үйлдвэрлэгч өгөөж гурил компани. Эрүүл Монгол хүний төлөө. Монгол Мед нэгдсэн эмнэлэг.
хамгийн түрүүнд юу хийндэ гэж бодсон бэ гэхээр яг хөө зүгээр би нөхрийнхөө хувьд болохоор нөхөр хүүхдийнхээ хувьд болохоор сайн ээж, сайхан хань те. Одоо аав ээжийнхээ хувьд сайн хүүхэд нь байх юм шүү гэдгийг хамгийн түрүүнд бодсон. Хоёр дахь хамгийн том зорилт нь болохоор зорилго маань юу байсан бэ гэхээр тэнд нэг намайг чанга дэглэмд ахт дэлхийн зүүн олон улсын байгууллагаас тийм өөрийнхөө мөрөөдлийг те өөрийнхөө аз жаргалыг ирээд өгчээ мөрөөдлөгөө юугаар төсөөлж гин ямраар төсөөлж гин гэсэн тийм эсэ бичлэгийн уралдаан зарласан 400 хүнд. Тэгээд яг өөрийнхөө яг л одоо үзсэн юм а бичээд хийх гэж байгаа юм а гараад хийх гэж байгаа зорилгоо бичсэн. Тэгээд тэрэн дээр бичсэн. Тэгээд надад бол зохиолч Шүүдэр Цэцгийн нэг хэлсэн сайхан үг байдаг л да. Тэр надад айгүй таалагддаг. Одоо хүн амьдралынхаа дархан тий аз жаргалынхаа зөвхөн байх ёстой гэсэн тийм үг надад таалагддаг. Тэгээ би анх тэр эсэ бичихтэй тэр сайхан үгийг хамгийн хэмт нь бичээд тэгээд өөрийнхөө зорилгыг бичсэн. Тэгээд гар урлалын хэмжээнд бүхэл төрөл орно. Одоо жаз, урлаг, одоо хөөрөг, мөрөг, одоо тэр чулуугаар нэмээдэг бол чулуугаар нэмээдэг, ойдог барьдаг. Бид нар бол бүгд аюун мундаг ойдолж өөхнүүд байсан. Тэгэл одоо юу гэдгийг зурдаг, бичдэг. Бүхэл гар урлал одоо таавч юм авч байгаа одоо тэнд чи амар мундаг дайлан майлан ойдог, зээгт наамал наадаг. Дандаа бурхан бүтээдэг тийм хүмүүс байсан. Тэгээ тийм мундаг хүмүүс дунд байсан болохоор би дандаа олон жилтэй. Тэгээ би хэрвээ би яг энийг зорих юм бол би бүтээж чадна гэд би тэр цаасан дээр тэрийг буулгасан. Би эхний ээлжинд би 10 хүний бүрэлдэхүүнтэй өглөө болгон аз жаргалтай инээж би энийг инээж орж исэн. Тим сайхан хүүхнүүдээр бага бүрдүүлсэн. Гэхдээ зовлон үзчихсэн эмэгтэйчүүдээсээ тийм том цэгтэй болно гэсэн зорилго бүрдэлж исэн. Тэгээ тэрийг бичээд би 1-р байранд орж исэн. Би мөрөөдлийг гарсан цагаас л хойш биелүүлэх гэж явж байна. Тэгэл ойдл одоо юу гэдгийг хүн бас нөгөө нэг би бас дийлэхгүй болохоор бас янз янз байна л да. Гэтэл би шантраагүй ойдл бид нар маш гоё бижакнууд ойж илаа. Шото цамцнууд ойж илаа. Тэгэл хүн захиалах юм бол одоо халцтай халцгүй гэрийн бүрээс ойж илаа. Тэгээд бид нар тэнд дахт өөрсдөө эсэхгүй эсвэрийн цэг гэж тустай байсан. Эсгцэн юм л ойд байсан чинь нэг бандан ингээл нэг худалдаж аваад бандан дээр ангиж юу тавиал нэг хайж барайл яг өөрөө эсгэх болсон чинь гэрийн бүрээсэн дээр нэрээ ямар үлээ гэж боддtiin мөлий. Тэгэхээр л тусдаа л бүхэн хэрэгтэй байна гэдгийг ойлгосон. Тэгээд янз бүрийн хүмүүстэй ажиллаж хамтарч үзэж байна. Тэгээд маш мундаг хүмүүсээс аюул хэм сурж байна. Одоо бас мөрөөдлийнхөө багахан хэсгээс бүрдүүлээд явж байгаа гэж боддоо шүү. Дөлмөн өнөөдөр гэртээ суугаад цаасан шумлын бүтээл уралж байна. Сураад сар гаруйхан болж байгаач энэ ажилдаа сэтгэл зүрхээ зориулжээ. Сар гарангийн өмнө хорон дээр ийм юу болох гэж байна. Ийм одоо сургалт эхлэх гэж байна гэд. Тэгээд тийм Монгол эмэгтэй хэдэн урлагийн багш нартай ирж заасан. Тэгээд одоо Японы цаасан урдлал гээл байдаг. Тэрнтэй адилхан одоо манай монголчууд нөгөөд цамын баг одоо баг тим юу идрийг одоо сонингоор цаасаар ингэж анхуугаар ингэж хийдэг гэсэн. Энэ юмнуудыг бэлтгэхдээ бол ер нь бүгд тийм. Зүгээр гурил байсан ч болно, гурлаа буцалгаад иж болно, таргын цавгаа ашиглаад иж болно. Дандаа л гарын доорх материалаар. Одоо ямар нэг юм хийхэд голцвол айгүй мөнгө шаардлага болдог шүү дээ. Тэгэхээр одоо бид нар шиг хүмүүст бол яг үннийг хэлэхэд бас хэцүү тийм ээ. Тэгэхээр миний хувьд болохоор нэгдүгээрт өөрөө маш их сонирхолтой байлаа. Энэ миний хамгийн түрүүнд хийсэн хонь. Тэгээд хөрхөн шүү дээ. Тийм. Хург хийж байгаа. Арганаасаа жаахан болчихсон. Тэгээд ингэ яасан. Тэгээд энүүгээр болохоор ер нь өөрийгөө ч хийж болно гэсэн үг. Юуг ч хийж болно. Чи юуг хийж дөөрэмээр нь, юуг хүмүүс таниулмаар нь. Би бол одоо эхний ээлжийн цэцэрлэгийн хүүхдүүдэд одоо ийм байгалийн булан гэж байдаг шүү дээ. Бидний дээгүүр үед сургуулийн юунд байдаг байсан. Одоо бол бүх юм нь бэлэн болцсон болохоор их ховор. Жишээлбэл одоо юу сарлаг гэхээр яг ямар юм бэ тий? Одоо ямар тогшин авиртай хүл гараа яасан одоо ямар юм бэ гэм бэ гэл тэгэхээр
хүмүүс нэг өхөрний юм уу ч гэдэг юм хүүхдүүдэд сайн мэдэхгүй шүү дээ тий. За тэгвэл яг бодитоор нь хийгээд энэ буланд тэгээ ингээд доор нь ногоотой. Яг л байгалыг харуулсан тийм буг согоо нь одоо бэж идэх ч гэдэм. За тэгвэл нэг Африкийг харуулахаар бол заан анааш нь бэж идэх ч гэдэм үү те. Тэр утгаар нь ингээд юу яах юм бол хүүхдүүд чинь за энэ амтэн чинь нэрээ юм цоохор байд юм биш үү те. Энэ амтэн чинь ийм байд юм бэ. Манай тий манай 5 өршин мал чинь одоо ийм байдгийм биш шүү ч гэдэг юм уу тийм ээ. Тэгээд дээр үеэсээ өвлөгдөж яасан югаараа л модноос цаасыг гаргаж авдаг. Эргээд энэ цаас маань мод болж байгаа л. За энд болохоор яг жоохон анхны юм болохоор болохгүй болсон. Гэхдээ миний хөө бүх учраас би бас бэлэгдлийн бодоод ямар ч ийсэн хүүгээ бүх хүн хулгарч ихтэй байдаг ч гэдэг юм уу тий. Тэргээр нь бодоод би ингээд хүүгээ хийсэн. Тэгээд манай хүүхд анх хийжсэн жээж хизээ юм чээжгүй бүх байлаа гэл яг л хэлж өгж байгаа юм чинь тэгээд тийм бэ юм бэ гэл. Тэгээд гэрийнхэн маань аягүй их дэмждэг учраас би аягүй урам орд юм уу. Манай нөхөр ямар санд тэгдэйн пишин дээр тавьсан юмдаа би 3-аас илүү хайртай маа гэдэг шоглоо тэгээ ярьж идэв. Тэрэн шиг би өглөө босоод хатсан байна уу? Яаж хатаж эвдэрч чадчихөө те? Яаж хатаж гээд өглөө болго эргүүлж тавиал одоо яг нэг гурил зураад эвэн нийлдэг шиг. Бол хүний биед хортой юм байхгүй. Ерөнхийдөө бол эко бүтээгдэхүүн. Ер нь хийж байгаа юм болохоор 2-3 хоног хатаадаг. За энэ болохоор зүгээр нэг шаар би болохоор энүүгээр заан хийх гэж байгаа. Жижиг зааны тугал хийх гэж байгаа том хэмжээтэй мөртлөө. Тэгээд энэ болохоор одоо зааны маань одоо ерөнхий чээж өшөө суна штэ. Чээж болно гэсэн үг. Ардын жүжигчин дуучин бодлын цагаан хүнд болдог долгор ихч маань одоо хүн цуглуулд юм билэ. Цуглуулгыг харсан, сэтгүүл дээрээс харсан би. Маш гоё олон цуглуулга байд юм билэ. Тэгээ шилэн мадан одоо юу гэдэг янз бүрийн л бүтээгдэхүүнээр хийсэн юмнууд байд юм билэ хонгод. Тэгээд яг миний энэ шиг одоо бүтээгдэхүүн орсон юм эко бүтээгдэхүүн орсон юм хүн байхгүй хаа гэж бодоод би маш гоё хүн хийгээд хамгийн ихний ээлжинд далгуураад бэлгэлээ гэсэн тийм зорилготой байгаа. Хичээлөө гэж бол нэрээ ер нь бол яг нөгөө яс махан дотор шингэсэн үнэл ойлгоно л да. Хичээлөөгүй байхад сод өвддөг гэж хэлвэл одоо хинж ойлгохгүй штэ тий. Хүн зүгээр толгой өвдөл юм ууга зүгээр болчдөг. Тэгвэл тэр тийм өвчин биш байхгүй. Өнгөтөр одоо хорх анги дээр бичлэг хийхэд ямар байдгүй тий. Нэг ингээд орон дээр ингээд 10 ч зүгөө адилд үтсэн одоо байхад тэр зүгээр л ингээд улаан ирээ мэрэ харагдаад тэр гоё л харагдана өнгөт учраас. Тэр доторх хүний сэтгэл, тэр доторх удаан хугацааны амьдрал ямар ах. Түүнээс биш тэр дотор хинж мэдрийг зодохгүй. Хамгийн гол нь тэр хүний зүрх сэтгэл тэр дотор юу нүдэж байх вэ? Өвчин тосхгүй ч гэсэн сэтгэлийн өвчин гэдэг чинь аимшигтай юм байна шүү. Хүлээлт. Би бол өөрийгөө маш олон жил эрхчлөөгөөр өвдөжсэн. Миний судас өвдөжсэн, маш удаа өвдсөн. Тэгээ одоо л юу ч өвдөхгүй. Эрхчлөөгүй болох айгүй хурдан. Тэ? Хормхон төдий чи юу хийснээ мэдэхгүй яж чи эрхчлөөг болно. Тэрийг эргээд олж авахд бол чи ерөөсөө л тэгэл амьдралаараа л төлнө. Цаг хугацаа, залуу нас одоо юу гэдэг тэр бүхнэрийг төлнө гэсэн үг. Цаг мөч болгоныг амьдралын хугацаа болгоныг ямар үн цэнтэй гэдгийг эрхчлөөтэй байхдаа мэдэрж байгаа шиг тэрийг алдахгүй мэдэрсээр явах хэрэгтэй. Тэгвэл тэгэл хүн соцсон нүтгэхгүй. Шаналх шаардлагагүй. Ирээдүгөө гоё харж явж болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч үнэн төсний үйлдвэрлэгч Өгөөж Гурил. Энэ хорвоод хүн болж төрснийх өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлээ зогсохгүй. Хэн нэгэнд энэ нийгэмд ямар нэгэн байдлаар тустай дэмтэй ийм хүсэл мөрөөдлийг эргэн бүр сэтгэлдээ тээж аваасай гэж бодож байна. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч үндэсний үйлдвэрлэгч Өгөөж Гурил компани за мөн хүмүүнлэгийн үйлсэд хамтран оролцож байгаа Монгол Мед нэгдсэн эмнэлэгтээ талархлаа илэрхийлж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч таны өрөөлийнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Үзэгч та өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлсэн бол за мөн бусдад тус дэм урам зориг өгөхийг хүсэж байгаа бол манай нэвтрүүлэгт хандаарай. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баяртай үзэгчтэй.